За яг энэ өмнөх хичээлээр бүгдээрээ ArcGIS Pro програм дээр дроноос авсан зураг боловсруулах ажлын талбараа үүсгээд за ажлын талбар дээр бид нар боловсруулах зургуудаа дуудаж оруулж ирж сурсан байгаа. За одоо цөмөрөө үргэлжлүүлээд энэ хичээлээр болохоор дотоод гадаад чиглүүлгийн элементүүдийг тохируулаад за зураг боловсруулахад бол бэлтнэ гэсэн. За өмнөх хичээл дээр болохоор цөмөрөө ингээд зураг 18 ширхэг агаараас авсан буюу дроноос авсан зураг ажлын талбар дээр оруулаад ирчихсэн байгаа. За тэгэнгүүт газрын зураг дээр замдал нь улбар шар өнгөөр дүрслэгдээд за зургуудынх нь байршил нь ингээд шар дөрвөлжөнгөөр ингээд дүрслэгдсэн байгаа. Яагаад энэ дээр болохоор зураг нь яг агаараас авсан зураг маань огт харагдахгүй байгаа. Гэхдээ байршил нь бол харагдаад байгаа. Энэ яагаад ингэж харагдаж ийн вэ гэхээр бид нар тухайн зураг болгоныхоо дотоод болон гадаад чиглүүлгийг хийгээгүй учраас ингэж харагдаж байгаа. За тэгэхээр одоо цөмөрөө эхлээд зургийнхаа гадаад болон дотоод чиглүүлгийг хийнэ гэсэн үг. За гадаад дотоод чиглүүлгийг хийхдээ бид нар ortho mapping гээд alternative tab дээрх adjust-ыг сонгоно. За ortho mapping болохоор зөвхөн агаарын зургийн боловсруулалтыг сансрын зургийн боловсруулалт хийх үед л энэ tab бол гарч ирдэг. Бусад цаг үед бол энэ байнгын харагддаггүй. Тэгэхээр одоо бид нар агаарын зураг боловсруулах гэж байгаа учраас ortho mapping гээд alternative tab маань гараад ирсэн. За яг энэний доор байгаа adjust-ыг сонгоно. За ингээд adjust-ыг сонгонгууд миний түрүүн хэлсэн дотоод болон гадаад чиглүүлгийн элементүүд буюу focal length, principal point, K1, K2, K3, P1, P2 гээд гадаад болон дотоод чиглүүлгийн элементүүдийг тохируулах уу, уншуулах уу гэдэг сонголт маань энд гарч ирж байгаа гэсэн. За advanced options гэдэг энэ хэсгээсээ бол бид нар заавал ямар сонголтыг хийх ёстой вэ гэвэл use orientation from metadata метадатанаас чиглүүлгүүдийг ашиглах уу. За дээрэс нь compute poster standard deviation for images буюу стандарт хазаалтыг тооцох зураг бүрийнхаа энэ хоёр сонголтыг бол заавал сонгох байгаа. За тэгээд run хийнэ гэсэн үг. За ингээд үйлдэл өрнөж байгаа үйлдэл явагдаж байгаа байдал маань болохоор logs гэсэн хэсэг дээр бол харагдаж байгаа. За дотоод болон гадаад чиглүүлгийн элементүүдийг тохируулсны дараагаар дэлгэцэн дээр дроноос авсан агаарын зураг маань бол харагдаж үр дүнд нь харагдаж байна. За өмнө нь болохоор дотоод болон гадаад чиглүүлгийн элементүүдийг тохируулаагүй учраас зураг маань дэлгэцэн дээр бол харагдахгүй зөвхөн байршил нь шар өнгөтэй дөрвөлжнөөр бол илэрхийлэгдэжсэн. За тэгэхээр яг дотоод чиглүүлэг маань өөрөө дотоод чиглүүлгийн элементүүд маань өөрөө яг ямар үүргийг гүйцэтгэдэг юм бэ гэвэл камерын дотоод геометр буюу төвийн цэг болон дүрслэлийн хавтгай хоёрын хоорондох харьцааг бол тодорхойлдог. Харин гадаад чиглүүлэг нь яг ямар үүргийг гүйцэтгэдэг юм бэ гэхээр зураг авсан камерын чиглэл, камерын үнцгийг яг тухайн зургийг авсан солилцлын тогтолцоо руу шилжүүлэх үүргийг бол гүйцэтгэдэг гэсэн үг. За тэгэхээр гадаад болон дотоод чиглүүлгийн элементүүдийг тохируулна гэдэг маань өөрөө фотографийн triangulation гэртгэн бодолтын бол эхлэл байдаг.